Шүүс. Өнөөдөр тий хоолндоо нэг жуус юм боо өгсөн байна. Иймэрхүү зүйлүүд гарч байгаад бол харамсаж байна. Совийн сургуулиуд дээр хувьсах зардал өхөө болчихсон. Хүүхдээ эрхийг зөрчиж байгаа юм биш үү? Нэг бодлын ялгуулт нь. Тэгэхээр боловсролын чанарын асуудал ихтэй сургууль биш. Ерөнхий боловсролын сургууль байна гэж та үзэж байна уу? Ахлах нь дунд нь бага. Тэгээ бага нь сөөбөө. 60,500 төгрөг. Тэрнгээр юу авч хүрэх үү? Гэхдээ нэг 4 хил мах авах бол байна. Дундаж цалин чинь 1,480,000 байт юм биш үү? Гэхдээ дундаж биш ээ. Наа чи үндсэн цалин. Түүхийн ажилтнуудын цалин 3.5 сая төгрөг болсон байна лээ. Түүхийн ажилтны цалин ингэж нэмж болдго юм бол бидний хүүхдийг сургаж байгаа багш нарын цалин нэмчиж болдгоо юм. Энийг яг ингээ хүмүүс ярьдаг. Үнэн. Та өөрөө миний мал байхыг уриалдаг. Скутертэй явдаг лөө та. Тариас бас арай өөр хариулт ирэх байх гэж хүлээж байсан. За. Яг одоо эн чинь тийм л дээ ойлгож л байна л та. Бага ангийн хүүхдүүдэд унших бичгийн хичээл оруулах хэсэг, бодит түүхийг зөх хэсэгтэр таныг яамны мэрэгчлэнүүд болон хүрээлэнтэйгээ дайтаад байгаа сургатай байсан. Бүх сургуулийг шинэ Монгол шиг болгох гэдэг юм уу? Тий, ер нь бол сайн менежментийг түгээх нь зүйтэй шүү дээ. Тэр менежментэд нь яг юу сургуулийн соёлыг өөрчилж байгаа. Танай нам сая өнгөрсөн орон нутгийн сонгуулиар арчигдсан. Та нар засагт суудалтай болохын төлөө намынхаа ирээдүйг золиослж байна. Энэ хурц асуулт байна.